Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд үзэгчдийн хүртэл болсон Индонезийн драм төрлийн Budu Miss киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Жингийн илүүдэлтэй охин Жувита өвчтөе аваагаа тэжээхийн тулд цагийн ажил эрхлэнэ. Шөнийн цагаар Жувита онлайнаар холбогдсон ирчүүдийн төсөөллийн дур хүслийг нь хангадаг секс операторын ажил хийдэг. Тэгсэн хэрнээ өдрийн цагаар тэрээр дуу хөгжмийн компанид тайзны арын дуучнаар ажиллана. Тэрээр олон сая шүтэн бичрэгчтэй алдартай дуучин Эвагийн хоолойн болж дуулдаг. Нэг өдөр Эвагийн тоглолтын үеэр тайзны ард дуулах Жувита сэтгэл хөдлөлтөө хит автаж дуулангаа бүжгэлж байхдаа утсанд бүдрэн унчхав. Ингэснээр тайзан дээр ам барин тоглолт хийж байсан Эваг эвгүй байдалд орууллаа. Азар хүмүүс анзаараагүй байхад Жувита хурдхан босч ирээд амжиж үргэлжлүүлэн дуулна. Тоглолтын дараа Эва Жувитаг санаатаагаар өөрийнх нь тоглолтыг нураахыг оролдсон хэмээн буруутгаж түүнийг доромжилсан байдлаар харьцав. Харин Жувита уучлалт гуйж алдаагаа хүлээн зөвшөөрлөө. Энэ үед продакшны менежер Андре ирж Жувитагийн үзүүлбэр сэтгэл татан байсан гэдгийг нь хэлэн урам хайрлаж сэтгэлийг нь сэргээнэ. Эндээс Жувита менежер Андрег удаан хугацааны турш крашилж байгаа нь тодорхой болно. Андре Жувитагийн гүйцэтгэлийг өндрөөр үнэлж талархлаа илэрхийлэн тэврэв. Андрегийн хувьд анх удаага Жувитаг тэвэрч байгаа болохоор түүний хувьд үнэхээр аз жаргалтай байлаа. Дараа нь Жувита сайн найз Яратайгаа оройн хоол идэж байхдаа Андрегийн тухайл ярьсаар. Гэтэл Яра Андре шиг залууд олон бүсгүйчүүд байгаа. Тэр тусмаа Эва жагсаалтын эхэнд байгаа гэдгийг хэлнэ. Тиймээс Андрегийн нөхөрсөг тэврэлтийг сүртэйгээр хүлээж авах хэрэггүй гэдгийг зөвлөлөө. Түүний үгийг сонсоод Жувита коллежд байхдаа сургуулийнхаа бандад сайн байсан тухайга дурсав. Тэр банд нь Жувитагийн давуу талыг л ашиглахын тулд түүнд сайн дүр эсгэж байжээ. Тэрээр Жувитагаар хичээлээ хийлгэхийн тулд л сайн мэт дүр эсгсэн байна. Өнгөрснөө дурсаад Жувита сэтгэлээр унаж илүү их хоол захиалан идэж эхэллээ. Жувита зөөгчөө гой амттай Ями гомингоос дахиад авъя гэхэд найз яран түүнээс яагаад сүүлийн үед дандаа Ями гоминг идээд байгааг нь асууна. Жувита Ями чинь гой амттай бас 6 сарын 31 хүртэл гой шагналтай урамшуулал зарлцгаад байгаа штэ. Ями гомин худалдаж авсан баримтаа уншуулаад л суран болон өөр бусад олон гой шагналын эзэн болох боломжтой байхгүй юу да гэв. Гэтэл найз Ярана баримтаа уншуулаад л хэмээн гайхахад Жувита энэ Scan.me гэсэн бичгтээ QR кодыг харж байна уу? Энэ QR кодыг камераараа уншуулад гарч ирсэн холбоосоор нь орж Ями гоминг худалдаж авсан баримтныхаа зургийг тод харагдахуйц дараад л илгээхэд хангалттай. Хэдэн ч удаа Ями гомингаа аваад хэдэн ч удаа баримтаа бүртгүүлж болно. Гоёгоо үсттэй гэж Жувита тайлбарлав. Ингээд Жувита маш олон Ями гомин захиалснаар энэ нь зөөгчийг 50 суулгалгүй залхааж түүний хоол идэх туршлыг нь ёжлох маягтай харьцав. Улмаар зөөгчийн бүдүүлэг байдлыг дэвчилгүй Яра найзыгаа өмөрнө. Тэд гэрлүүгээ харж байхдаа шивэсний газартай таарч өөрсдийн үнэнч нөхөрлөлийг бэлэгдсэн шивэс хийлгэлээ. Хожим нь ажил тарсны дараа Андре Жувитаг гэрт нь хүргэж өгөх санал тавив. Жувита саналыг нь дуртаяа хүлээн зөвшөөрч Андре түүнийг өөрийнхөө төрсөн өдрийн үдэшлэгт урина. Явх замдаа тэд ажлынхаа тухай бас хувийн амьдралынхаа тухай ярилцав. Удалгүй Жувита нэг газар ирээд Андрегаас өөрийг нь энд болгохыг хүслээ. Хэдийгээр тэрээр сэтгцэн эмнэлэгт байгаа аав дээрээ ирж байгаач тэрээр Андред өнөөдөр найзынхаа гэрт хонно хэмээн худлаа хэлнэ. Жувитаг буусны дараа Андре түүнийг өдрийн тэмдэглэлээ машинд нь санамсаргүйгээр орхисон болохыг анзаарав. Энэ хооронд Жувита аавтайгаа халуун дотн мэндэлж өнөөдөр ямар байсан тухайга ярьж өглөө. Эндээс аав нь ээжийг нь нас барсны дараа сэтгэлээр унаж сэтгцийн өвчтөй болсон нь тодорхой болно. Жувитаг аав дээрээ ирэх бүрт аав нь ээжийг нь байнга гомдоодог байсан болохоор Жувитаг эхнэрээ эргэн ирлээ гэж андуурдаг. Гэхдээ аавынх нь энэ байдал Жувитад огт хамаагүй. Тэрээр аавыгаа тэрч дуучин болох мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлнэ. Маргааш нь Жувита хэн нэгэн өгсөн бэлгэний хайрцгийг олж харлаа. Хайрцаг дотор гайхалтай улаан даашинзнаас гадна өнөөрөө Андрегийн төрсөн өдөрт үүнийг өмсөд ирээрэ гэсэн бичиг байв. Энэ бэлгийг Андре илгээсэн гэж бодсон Жувита найздаа харуулна. Хэдийгээр Яраад энэ бэлэг хачин санагдсан ч найз нь маш их баяртай байсан тул тиймчих зүйл хэлсэнгүй. Оройн сэтгэл нь хөдөлсөн Жувита Андретэй уулзахаараа түүний төрсөн өдрийн баярт ирлээ. Гоёмсог даашин зөмссөн Жувита Андре дээр очиж бэлэг өгсөнд нь талархна. Гэвч Андре яг юу яриад байгааг нь ойлгосонгүй. Энэ үед Эва ирэхэд Жувитатай яг адилхан даашинз өмссөн байлаа. Эвагийн хувьд даашинз нь илүү зохиж хүн бүрийн анхаарал түүн дээр төвлөрнө.
Үнэн дээр Жуитаараа улаан даашин зэлгээсэн хүн нь Эва бөгөөд тэрээр Жуитагийн гадаад өрхийг нь өөртөөгөө харьцуулж гутаах зорилготой байжээ. Улмаар Жуитагийн сэтгэл нь шархалж тэрээр ичсэндээ нулимс туслуулан явлаа. Жуитаг олны дунд хүнд байдалд оруулсанд Андре Эвад урлаж түүний хүүхэд шиг занг нь зэмлэн. Гэсэн ч Эва огтоо гэмшсэн шинжгүй Жуитаг ажлаас нь халахыг шаардав. Гэтэл Андре Жуитаг бусад шиг гадаад сайхан төрхтэй биш ч гэлээ дуулах тал дээр тун авьяастай хэмээн өмгөөллөө. Харамсалтай Жуита тэдний яриаг хальтаа сонсож Андрeg өөрийнх нь талаар муугар ярьж өгн хэмээн буруугаар ойлгоно. Хүнд зохилтонд орж сэтгэлээр унсан Жуита гэртээ ирээд амиа хорлохоор шийдэв. Яг энэ үед түүний онлайн ажлын байнгын үйлчлүүлэгч гоо сайхны мэс засалчаас дуудлага ирэх нь таарлаа. Зөөрөн компьютер дээр ирэх түүний дуудлагыг Жуита хараад нэг санаа төрнө. Маргааш нь тэрээр эмчийн эмнэлэг дээр очиж өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөхөөр шийдэв. Мэс заслын эмч түүнд үйл явц нь маш удаан үргэлжлэхээс гадна зардал нь маш өндөр гарна гэдгийг тайлбарллаа. Улмаар Жуита өөрийгөө эмчтэй удаан хугацааны туршаа харилцаж байсан секс оператор гэдгийг илчлэн баталснаар эмч түүнд хөнгөлөлтөд санал болгоно. Ингээд тэд Жуитаг үтсгэлэнтэй эмэгтэй болгох өдрөө тохиролцсны дараа Жуита аавтайгаа уулзахаар явв. Тэрээр аавдаа хэсэг хугацаанд ирэхгүй гэдгээ хэлээд буцаж ирснийхээ дараа түүнд илүү анхаарал тавина гэдгээ амлана. Мэс заслын өдөр болсноор Жуита хэд хэдэн удаагийн өргөн цар хүрээтэй мэс заслуудад орлоо. Эцэст нь мэс засал дууссаны дараа эмч түүнд эдгэх үйл явцад их хугацаа орно гэдгийг тайлбарлав. Тиймээс Жуита хэндэж мэдэгдэлгүй хэсэг сургаггүй алга болж хамгийн сайн найз Яран хүртэл санаа зовно. Эва Андре хоёрын хувьд олон удаагийн тоглолтуудаа цуцлахаас өөр аргагүй болж мөн удахгүй гарах цомгийн бичлэгийг ч хойшлууллаа. Өөрөө Жуита шиг дуулах чадваргүй Эва бухимдаж түүнийг хайж олохоор шийдэв. Тиймээс тэрээр Жуитагийн гэрт ирдэгч хинч байсангүй. Гэсэн ч тэрээр гэрийг нь шалгаж үзээд Жуитагийн аавтайгаа авахулсан зураг болон эмнэлгийн бичиг баримтыг нь олно. Улмаар Эва түүнийг аавтайгаа уулзахаар эмнэлэг рүү явсан байх гэж сэжиглэв. 3 сар нүд ирмэх зур өнгөрч Жуитагийн өөрчлөлт бүрэн дуусч тэрээр төсөөр нэгэн болсон байлаа. Тэрээр одоо хүмүүсийн харцыг булаах үтсгэлэнтэй эмэгтэй болжээ. Тэрээр дэлгүр хэсээд машинтайгаа явж байхдаа санамсаргүйгээр бяцхан осол гаргачихав. Сандарсан Жуита Яран машинаасаа бууж эвдэрлийг нь засуулахыг санал болгоход жолооч түүний гоо үтсгэлэнг нь хараад дууга намсгалаа. Удалгүй ослын нөхцөл байдлыг тодруулахаар цагдаа ирэх ба цагдаач бас Жуитагийн гоо үтсгэлэнд ховсдуулна. Хэдийгээр Жуита ноцтой хэрэг тариагүй ч цагдаа мөнгөний асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлтэс рүү нь очихыг шаардав. Хэлтэст Жуита бичиг баримтаа цагдаа нарт үзүүлэхэд түүний хуучин зургийг нь харсан цагдаа нар Жуитаг мөн гэдэгт итгэсэнгүй. Улмаар Жуита сайн найз Раяга өөрт нь туслана гэж найдан дуудлаа. Гэтэл Яра хүртэл түүнийг танихгүй байсан тул Жуита өөрсдийнхөө хийлгэсэн нөхөрлөлийн шивэсийг харуулна. Эцэст нь тэд бичиг баримтаа мөн болохыг нь баталж асуудлыг шийдвэрлэв. Удаан хугацааны дараа найзтайгаа уулзсан Жуита яагаад мэс засалд орох болсноо энэ нь амьдралд нь ямар тустай болохыг тайлбарллаа. Удалгүй Ярагийн найз залуу Жон ирж халуун дотноор мэдлэнэ. Жон үцгэлэнтэй эмэгтэй хэн болохыг асуухад Яра түүнд худлаа хэлж шинэ найз Энжелика гэж танилцуулав. Яра найзынхаа мэс засалд орсон үннийг нь нууж харин Жуитагийн хувьд Энжелика нэр таалагдсан болохоор одооноос өөрийгөө Энжелика гэж нэрлэхээр шийдлээ. Гэтэл эм борлуулдаг Жон Ярад тураах юм авчирчээ. Жон Яраг одоо байгаагаас нь ч илүү туранхай болгохыг хүсдэг бололтой. Ингээд Жоныг утсаар ярихаар явх хооронд Жуита Яраг тураах юм ууж болохгүй гэж ятгана. Жуита энэ бол Ярагийн хэвийн биеийг харьцааг гэмтэж болзошгүй хортой бодис агуулсан гэдгийг онцоллоо. Хэдийгээр Яра найзынхаа үгийг сонсоод эхэндээ учрыг нь ойлгож байсан ч найз залуу нь ирэхэд эмийг нь ууж Жуитаг гайхшруулв. Энэ хооронд Андрегийн продакшн Эвагийн арын дуучин болгох шинэ авьяастай хүнийг хайж байлаа. Энэ үед өөрийн карьераа шинээр эхлүүлэхээр шийдсэн Жуита сонгон шалгаруулалтад орохоор шийджээ. Гэтэл түүний дуу хоолой Андред маш ихээр таалагдаж сэтгэлийг нь хөдлөсөн болохоор Андре Жуитаг Энжелика нэрээр тайзны арын биш гол дуучин болгохоор шийднэ. Удалгүй Жуита өөрийн бие даасан анхны дуугаа гаргаснаар Индонезийн дуу хөгжим сонирхогчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулв. Жуитагийн нэр хүнд огцом өсч байгаа нь 2 дахь цомгоо гаргахаар тэмцэж буй Эвагийн шарыг нь гоцойлгосоор. Тиймээс атархалтай автсан Эвад түүний нэр хүндийг буцаагаад байранд нь авчрах цорын ганц хүн болох Жуитаг хайж олохоос өөр арга байсангүй.
Аргам хурцсан Ева Жювитагийн аавын эмнэлэгт очиж аавтай нь уулзсан охин нь хаана байгааг мэдхийн тулд яриулахыг хичээнэ. Харамсалтай нь Жювитагийн аав юу ч ярихгүй байсаар энэ байдал нь Еваг бүр чихээр зохилдуулж тэндээс ууртайгаар явлаа. Энэ хооронд Жювита Андрегийн компанид 2 дахь тууныхаа бичлэгийг хийлгэнэ. Энэ үед Андре түүнийг зүрх сэтгэлээсээ дуулахыг зөвлөнө. Тэгээд Энжеликад урт хугацааны өмнө тайзны арын дуучнаар зүрх сэтгэлээсээ дуулдаг байсан жингийн илүүдэлтэй Жювитагийн өөрийнх нь бичлэгийг жишээ болгон үзүүллээ. Андре Энжеликад бичлэгэн дээр байгаа бүсгүй шиг сэтгэл хөдлөл жинхэнэ дүр төрхөө харуулж дуулах ёстой гэж зааварлав. Үнэн дээр Андре засал хийлгэхээс өмнөх түүний гадаа төрхийг нь хүлээн зөвшөөрч байсныг Энжелика ойлгоно. Үүнийг сонсоод Жюлитад аимшигтай мэдрэмж төрж тэрээр өөрийгөө жинхэнэ Жювита гэдгийг түүнд хэлж чадсангүй. Маргааш нь Жювита өөрийнхөө жинхэнэ төрхийг Андред илчлэхээр шийдэв. Тиймээс тэрээр оройн хоолны үеэр Андрегаас гоо сайхны мэс заслын талаар юу гэж боддгийг нь асууна. Гэтэл Андре өөрийгөө өөр хүн болгохын оронд өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсээ таалагддаг. Гоо сайхны мэс заслын аргаар өөрийгөө гэмтээдэг хүмүүсийг огт ойлгодгүй юм гэж хариулах нь тэр. Андре гадаад төрхийг мэс заслаар өөрчлөхөөс илүү өөрийнхөө байгаа хүнийг илүүд үздэг яг л чам шиг хүн таалагддаг гэж хариуллаа. Түүний хэлхийг сонссон Жювита яахаа мэдэхгүй байдалд орж эргэлзэв. Маргааш нь Жювита аавтайгаа ярилцаж хүмүүсийг ойлгохгүй байгаагаа маш их хичээл зүтгэл золиос гаргаж байж хөөрхөн болж байхад нь одоо мэс засал хийлгсэн хүмүүсийг хиймэл хүмүүс гэж дууддаг болсонд гомдлоо. Нүүр царай маань хиймэл болохоос зүрх сэтгэл маань ямар хиймэл биштэй. Тийм бидтэй хэмээн асуув. Жювита Андре үннийг мэдэх юм бол өөрийг нь хизээч уучлахгүй гэхээс айсаар. Хожим нь Жювита телевизийн шууд нэвтрүүлэгт орохоор бэлдэж байхад эмнэлгээс дуудлага ирлээ. Найз яраа нь жин хасах эмний нөлөөнөөс болоод эмнэлэгт хэвтжээ. Хэдийгээр Андре хамгийн анхны шууд нэвтрүүлэг болохоор маш чухал. Яг одоо ир гэж залгасан ч Жювита найзынхаа эрүүл мэндийн асуудлыг эхэнд тавьж эмнэлэгт очиход эмч Ярагийн амийг нь арай гэж аварсан. Жаахан л оройтсон бол амиа алдах байсан гэдгийг хэлэв. Эмч Ярагийн уусан эмэнд маш олон аюултай орцоо байсан гэд ийм эмийг зардаггүй хууль бус гэж тайлбарлана. Үүнийг сонсоод Жювита уурлаж өрөөнөөс гарахдаа өөрийнхөө тураах эмийг аюулгүй алдартай хүмүүс хэрэглээд гомдол мэдүүлдэггүй гэж ярих Жонтой таарлаа. Жювита түүнтэй нүүр тулж энэ бүх хугацаанд Яра дээр эмийн үр дүнгээ туршихын тулд үерхэж байсан. Түүнд хайртай байгаагүй бидтэй хэмээн Жоныг буруушаана. Тэгэд бусдад ашиглуулснаа мэдээд тухайн хүний сэтгэл ямар их шархалдаг талаар хэлж Жоныг ядаж сайн хүн байж чаддгүймаа гэхэд асуудал үүсгэх хүн битгий бай гэж хэлээд явлаа. Дараа нь Жювита тоглолтоо хийхдээ бүхэл сэтгэл хөдлөлөө ил гаргаж гайхалтай үзүүлбэр үзүүлнэ. Орон Андре Жювита хоёр Андрегийн гэрт амжилтаа тэмдэглэж байлаа. Энэ үед Андред дуудлага ирснээр тэрээр уучлалт хүсээд гадагшаа гарч ярив. Жювита түүнийг эргэж ирэхийг хүлээх зураа уйдаж амны алчуур дээр жижиг зураг зурж эхлэв. Удалгүй Андре буцаж ирэхэд Жювита унтсан байх ба Андре түүний зурсан зургийг хараад нэг зүйлийг санана. Тэрээр Жювитагийн үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь авчирч дэвтэр дээрх зураг болон сая зурсан зургийг хооронд нь харьцуулаад гайхлаа. Улмаар тэрээр Энжелика бол Жювита гэдгийг ойлгов. Хэдэн хоногийн дараа анхны цомгийнхоо нээлтийг тэмдэглэж үйлчлэг зохион байгуулна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байтал гэнэт Ева хурцрээд Энжеликатай шүтэн бишрэгч нь уулзахыг хүссэн гээд аавыг нь дагуулад ирсэн байх нь тэр. Ева Жювитаг хайж явахдаа түүний талаар бодит үннийг олж мэдсэн бололтой. Сэтгцийн хувьд докторгүй аавыгаа олонний өмнө харсан Жювита түүнийг огтоо танихгүй мэт царайлна. Улмаар сайн найз Яра аавыг нь дагуулад үдшилгээс явлаа. Хэсэг хугацааны дараа Жювита гэмбрууга мэдэрч өөрийнхөө жинхэнэ төрхийг Андред илчлэхээр шийдэв. Гайхмаар нь Андре хэдийнэ түүний үннийг нь мэдэж байх нь тэр. Гэхдээ Андре энэ бүх хугацаанд Жювитаг өөрт нь худлаа хэлсэнд урам нь хугарч байгаагаа илэрхийлнэ. Гэтэл Жювита аз жаргалтай сэтгэл хангалуун байхын тулд гоо сайхны хаалгаанд орох шийдвэр гаргасан хэмээн өөрийгөө зөвтгөв. Төрс өдрийн үйлчлэг дээр Андрегийн Евад хэлсэн Жювита авьяастай, гайхалтай хоолойтой, бүдүүн царайлаг биш гэдэг нь ичмээрч хэрвээ тэр царайлаг гоё биетэй байсан бол дуучин байх байсан гэж хэлсэн үг нь түүнийг маш их сэтгэлээр унгаасан гэдгийг Жювита хэлнэ. Өмнөх тэнэг царай муутай түүнийг биширч хайрладаг Жювитаг Андрегийн хэлсэн энэ үг мэс заслын хутагнаас ч илүү өвтгсөн гэв. Эцэст нь Жювита гоо сайхны мэс заслыг бусдын төлөө биш өмнөх болон одоогийн өөртөө хайртай болохоор л ирээдүйнхээ төлөө хийлгэсэн юм гэж хэлээд явлаа.
Хэдэн өдрийн дараа Жувита анхны бие даасан тоглолтын дээр гайхалтай үзүүлбэр үзүүлж байв. Энэ үед атархалтай автсан Эва түүний карьерийг унгаах хорон хүсэлтэд автсан хэвээр. Завсарлагын үеэр Эва Жувитагийн аавыг тайзан дээр авчирч бүгдийг цочирдуулна. Үүнийг харсан үзэгчид Энжеликаг дүр эсгэх чимээн шивэр авир хийж эхлэв. Энэ нөхцөл байдал Жувитаг сандрагдагч эцэст нь тэрээр зоригоо чангалж жинхэнэ дүр төрхөө илчиллээ. Тэрээр өөрийнх нь жинхэнээр Энжелика биш Жувита гэдгийг хүлээн зөвшөөрнө. Жувита бол бүдүүн гадаад төрхнөөсөө ичдэг байдаг л нэг дуучин болохыг мөрөөддөг охин байсан гээд өөрийгөө энэ хүртэл хэрхэн тэмцэж ирсэн тухай, түүний өмнөх гадаад төрх Авиасыг нь хэрхэн дарж байсан тухай, үүнийхээ улмаас тайзны арын дуучнаас дээшилдэггүй байсан тухайга үзэгчдэд тайлбарлав. Тиймээс л гоо сайхны мэс засалд орохоор шийдсэн гэлээ. Үргэлжлүүлээд ганцхан хайрлагдахыг л хүсдэг байсан. Энэ урт хугацааны мөрөөдөл нь биелж Энжелика болсондоо жаргалтай байсан. Гэхдээ энэ хугацаанд өөртөө хайртай хүмүүсээ харилцаа болж өөрийгөө ч танихаа болсон. Өмнөх өөрийгөө ч мартсан гэв. Эцэст нь Энжелика Жувитаг санаж байна гэж хэлэн гунигт автахад Андре Жувитагийн тайзны арын дуучнаар сонгон шалгаруулалтад оролцож байсан үеийн бичлэгийг тавилаа. Энжелика уйлж "Тийм ээ, энэ бол Жувита" гэж хэлснээр үзэгчид бүгд уйлж алга дашин хүлээж авна. Эцэст нь Энжелика шүтэн бишрэгч нартаа бүдүүн царай муутай Жувитаг хүлээж авсанд баярлалаа хэмээн талархал илэрхийлж аавыгаа тэврэв. Дараа нь Жувитагийн нэр хүнд илүү ихээр өсч тэрээр шүтэн бишрэгчтэй гарын үсэг зурж өгнө. Мөн Андре тэр хоёрын үл ойлголцлын асуудал шийдэгдэж одоо тэд болцохоор болсноор кино төгсдөг. Харин Эва хог дээр үсэрчээ.